би Цасган байна. Өмнөх дугаар та бүхэндээ сонирхолтой мэдээлэл хүргэсэндээ итгэлтэй байна. Харин өнөөдөр Чингис хааны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлгүүн болдог хэмээх газар хатан өөлөн ихээс төржээ. Монголын нус товчоонд түүний төрхтөө шагаан чинээ нүүж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хятад боржгоны удирдагч байсан Есүхэ Баатар татарын Тэмүүжин үгээтэй тулалдан олцолж авсантай тохиосон тул шин төрсөн хүүг Тэмүүжин хэмээн нэрлэжээ. Түүний төрсөн дүүнэр нь Зочи, Хасар, Хачуун, Тэмүүгэ очиг нь Тэмүүлэн нар юм. Мөн Сожигл хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дус Бэхтэр Бэлгүүтэй нар байжээ. Тэмүүжин 16-17 настай байхдаа өмнө суй тавьсан бүртэйг буулган авч гэрэлсэн бөгөөд энжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэ анд байсан Хэрээд аймгийн удирдагч Тойрол хаанд өргөн байж холбоо тогтоосон нь хүчирхэг ивент тэтгэгч холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Бүртүүжин зүч, цагаадай, өгөөдөө, тулвы гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ. Их эзэн богд Чингис 1206 онд Монгол аймагуудыг нэгтгэж Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын их хаан байв. Хятад боржгон Есүхэн Тэмүүжин гэдэг нэртэйгээр боржгон огт төрсөн тэрбээр Монголын болон дэлхийн түүхэндх гарамгай зэргийн удирдагч болон улс төрийн удирдагчдын нэг болсон юм. Их Монгол улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Аз, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нэгдээд байсан дэлхийн хуурай газрын бараг бүхэлд нь эзэлсэн байдаг шүү. Чингис хаан тангуудыг эзэлсний дараа 1227 онд Алтан улсын хилийн ойролцох Лүпан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулгдсан газар нь одоо хүртэл илрээгүй байна. Чингисийн үр удам Өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд мөн Өнөөгийн Орос, Зүүн Европ, ойрхон орнын зарим хэсгүүдийг эзлэн түшмэг улсаа болгосон гэжээ. За ингээ хүүхдүүдээ та бүхэнд маань өнөөдрийн дугаар таалагдсан гэж найдаж байна. Сайн уу Тонти? Тонти найз маань захидалд дамжууллаа. Бүгдээрээ анхааралтай сонсоод аваарай. Өдрийн мэнд найзуудаа. Тонтис авдаг миний би энэхүү захиагаа бичих гэж залхуурсаар арай л гэж үзэг цаас нийлүүлэн сууж байна. Заримдаа яагаад ч юм бэ бүх юмыг хийхээс залхуу хүрдэг шүү. Та нар бас тэгдэггүй. Юу ч хийхгүй хөвтөөд л баймаар. Хүүхэлдэйн кино үзээ суугаад л баймаар. Паркийнхаа савлуур дээр өдөржин савлаад л баймаар. Бидний биеийн энерги багасч эрч хүчээ хадгалах горимд орж байгаа нь тэр юм шүү дээ. Залхуур л хүн бүрт тохиолддог. Бас тийм ч муу зүйл биш. Хэн ч гэсэн хаяа залхуурах, амрах, завсарлага авах эрхтэй. Харин дандаа залхуурч болохгүй шүү найзуудаа. Би ч гэсэн маргаашнаас буцаад эрч хүчтэй ажилсаг мазаалаа болохдоо бэлдээд эрт унтлаа. Баяртай хүүхдүүдээ. Засхны хичээл нэвтрүүлгээ лав гараг бүр 18 цаг 50 минутаас Дрим телевиз болон Дрим телевизийн албан ёсны YouTube хуудасаас хүлээн авч үзээрэй.